Тэгээ би одоо энергийн төмөв дээр шийдэх юм ингээл явж байхад тийм нартаа бороо ороод над одоо миний явж исэн газруудаар гэдэг юм уу. Тэгээ Ховд аймгийн одоо улсын хурлын гишүүн байгаа энэ ачиж байгаа тэр өслийн уулан дээр таарчаа надтай. Ахын чиний араас одоо байнга яваад ил миний дүү энэ жил төрүүлэхэнд ямар амны бэлэгтэй байх гэдэгс ахын мөр төрүүлэхгээ явж байна. Хоёлаа энэ орой тэр уулзъя гэж утсаар байгаа чиний араас дагсаар байгаа дэрлээ. За тэгээд танаа бэлэгшээл бас биелэх болтойгоо гэдэгс. Ачаага тэр жил бас тэрийн наад нь мөр төрүүлэгчээд стадионд орж ирчээд өөрийнхөө таньдаг бүх хөгчүүдэд мөнгөт энэ жил төрүүлнэ гэдэг бүгднтэй нь гар барьж гарч ирсэн гэсэн. Төрийн наадмын алтан жил дэвж хүй 7 худгийн цэлгэр ногоон дэнжид хөрстийг одоо дэв бөмбөрдсөн дөрвөн туураатай хүлэг мордын дөрвж барааны зурхаараа орж ирэхэд наадамчин олон сэртгийж байгааг та бүхэн харж байна. За Ховд аймгийн мөнгө хайрхан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мэндийн ачаагийн хонгороо 500 м-ийн хэвээрээ явах юм бол тасраа төрийн наадам төрүүлээ. Отхон насан гэдэг хүн Монгол улсын мандаа уяад солон дээгүүрэл хонгор зэр дазрагны зурагтай малгайгийнхаа мандаа дээгүүрэл манлагийнхаа малгай дээгүүрэл хондлоо дээгүүрэл лаяргаас шиг л одоо. За харагчгүй юм байна да. Ачаагийн хонгор өрөө энэ жил онцгой хурдан байсан юм байна. Өөрөө бас отхон насан улдарт уралдааг багт нь хилээд байсан шүү. Ер нь зүгээр байгаа бас гордож байгаа харж байгаа л гэсэн юм ярьж байсан. Тэрнээс төрүүлнэ харагдсан ч гэж бас юм яриаггүй. За хонгор үрээ цагаан хөдлийн барайны адгийн хөндлөн замыг гарч ирээ таралж явах ч вэ. Ингээд Сүхбаатар аймгийн уул уян сумын яаж унган дуу Ховд аймгийн мөнх хайрхан сумын яаж Ачаагийн хонгор үрэг өөр хангай аймгийн хөлжит сумын яаж Батэлцэн отгон насан хар нүдэн гэж өөр хангай аймгийнхан хайрхан дулаан суманда хар нүдэнгийнхаа тал нутагт уйж байгаад одоо хөтлөж ирээ төрийн наадамд торгон жилөө өргүүлж Ховдынхан улсын наадмын соёлонгийн төрөг авлаа. Тэгэхээр тухайн үед битээр тэр тохиолдож ирсэн гэдэг юм уу? Үзэгдэжсэн тэр байгалийн шинж тэмдгийн юмнууд бас тэмнүүдийн тохиол явсан шүү. Тэгэхэд бас нэг нохооч тийм нэг амтантай дараад тэр нутгийн хүмүүсээс нь асуусан чинь бас нутгийн хүмүүс нь сайн бас мэдэхгүй. Тийм амттай хүртэл таарч ирсэн. Тэгэхээр тэр газрын эзэн гэдэг юм уу тийм та бас таарч учирч ирсэн болов гэж боддог шүү дээ. Энэ бүх хүн гэдэг зүйл одоо шашин талаасаа гэдэг юм уу маш олон талаараа бас энэ байгаль дэлхийтэйгээ өөрхөн холбоотой маш олон шинрууд энэ дотор хадгалагдаж байгаа. Тийм учраас Монгол төрийн наадамд нутгийнх нь уул ус дагж ирж дэвшдэг гэдэг маш том өгөөд байдаг. (2024) оны улсын хурлын ээлжид сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Овс, Завхан, Говьалтай аймагуудад ардчилсан намаас нэр дэвшигч Ширнэн бандийн ачаа